62 энэ дээр маргаад байхаар юм байхгүй шүү дээ. Би бямцогт даргад бас хэлсэн. Энэ цогтоо гэдэг хүнийг бид нар байнгын хорон дээр яриаггүй шүү дээ. Ядаж манай хөөлзөн байнгын хорон хөлөө сахидаг, хөлөө дээдэлдэг болмоор байна. Цогтоо гэдэг хүний тухай манай зарим нэг гишүүд нэрийг нь бол хэлсэн. Хэдэн гишүүдийн нэр хэлснээр байнгын хорон дээр шийдвэр гараагүй. Тэгээд их хурал дээр очиод хүчиндээ шийддэг энэ ийм их заваан балиар юмыг бол зогсоохгүй бол одоо их хурал гэж байх хэрэг юу байна? Нэг хүний томилгооноос болж одоо ингэж хууль ном элдв юм уландаа гიშгдэг болмоор байна. Би энэ ерөнхийлөгчийн хоригоос өмнө би байр суурьаа илэрхийлсэн. Миний байр суурь ерөнхийлөгчийн хоригтой бол таарч байгаа. Энэ хүн чөлөө хүний асуудал биш шүү дээ. Энэ процессын асуудал дээр ерөнхийлөгч хориг тавьж байгаа. Би ч тийм байр суурь хэлсэн. Энэ хоёр хүний хэнийг чөлөөлөх вэ гэхээр арай хөгшнөөр нь цогтойг чөлөөлчих гэж. Ийм хууль байхгүй л дээ. Одоо та нар энэ материалыг хараач. Ард талын хуудасны тэн дээр түүнчлэн бүрэн эрхийн хугацаанд дуусан Солонгон үндсэн хуулийн цэцэн гишүүнээр улирн ажиллах хүсэлтэй улсын дээд шүүгд илэрхийлсэн боловч энэ хүн бол улирн ажлыг гэдэг ийм хүсэл илэрхийлсэн юм байна. Гэдэг чинь миний хугацаа болцсон би дууссан гэсдгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн. Нийт шүүгчдийн хуралдаанаар дэмжээгүй өгөөд дээд шүүхийн шүүгчид хоёр чудагийн санд хураалтаар түүнийг үндсэн хуулийн цэцэн гишүүнээр ажиллуулахаас татгалзжээ. Гэдэг чинь дээд шүүх өөрөө шийдвэр гаргацсан гэсэн. Ингээ хэдүүлээ зүгээр нэг маргаан дэвсэл хийхгүйгээр нэг ядаж нэг алдааг ингээ засаж болдгоо юм. Хин нэгээ ялах агуулгаар биш. Энэ хуулиуд дийдлээ. Ер нь энэ сая бас Сүхбаатар гишүүн хүндэтгэлээ дээр үед ингэж ийсэн юм. Дээр үйл гэдэг баг та 90 онд. Энэ улсын хурал дээр баяр сайхан болов нэг нөхөр элчин сайдад томилогдоод унчихгүй юу? Тэгс чи очрот нь л багван. За тэр нэг ерөнхийлөгч байсан. Тэр нөхөр томилцсон байхгүй. Ингээд нэг перцэдийн дүүссэн. Тэгээ ер нь цаашдаа хэдүүлээ ийм юмар ингэж маргаж яхаар одоо нөгөө хүч эрх мэдлийн баланс гэдэг юм а зөв барихын тулд нэг нь томилдог нөгөөх нь татдаг. Та нар одоо өнөөдөр нөгөө элбэг доржоос болоод энэ ерөнхийлөгчийн хамаг юмыг аваад давхиж байгаа шүү дээ. Тэгээд хаашаа аваад ч наах вэ гэхээр нэг нам дээр аваад ч наагаад буцаал биднэрт бөөн зовлон болно шүү. Тийм учраас хэдүүлээ энэ дээр зөв жаахан тийм голч Монгол төрийн одоо хууль дүрмийг барьсан тэр балансыг эвдэхгүй байхаар ингэж л юм хиймээр байх юм да. Би бол сая тэр элчин сайдыг татчих байгааг баг иймэрхүү перцентээс үүссэн. Дараа нь их хурлын хуулиар энийг зохицуулсан. Тэгэхдээ би бол эргэлзэж байгаа. Үндсэн хуулийн дээр чинь бол ерөнхийлөгчд бол бүрэн эрхэл олгоцсон шүү дээ хадаад харилцаан дээр. Тэгээд энэ багванд очрот үеэс ийм перцент үүсэд явж ирсэн. Ингээд та нар жаахан юмд наанта санта хандаа. Заавал нэг ерөнхийлөгч хориг авчихаар ардын нам ялагчих гэдэг байгаа тийм бол байхгүй. Харин хин хожин энэ хууль зөв хэрэгжилж байгаа ийм л байдал үүсэх байх. Миний зүгээр асуух гэсэн юм бол би түрүү асуух гэсэн чинь цогтор хариулдаг хүн байхгүй гэж. Бас үндсэн хуулийн цэцтэй чи процесс явж байхад хүн эргүүлж татаад байна уугүй юу? Би одоо сайн тодруулж чад. Хинээс асуух юм мэдэхгүй. Энэ шижир дараа тэрний мэдэж гин үү? Тэгвэл их муухай юм болно. Би бол ойлгохгүй байна. Та нар нэг элтер баахан амтлаа очиж үзтээ. Хин очиг шин та нар. Тэг юу болсон бэ? Энэ нэг жонхоо юм хийх юм. За, их алтуу гişүн нэмэлт 1 минут тодруулъя. Тэгээ би та нараас өрөөлж юмд жаахан голтой хандталтай. Гэхдээ тэрний ганц гişүнгөө бол өглөө юу та нар. Цэцтэр тэр тэрг бол олуулаа юм байл шүү дээ. Тэгэл одоо энэ юу хэм бэлээ Баттулга гэдэг хүнийг л одоо цэцтэр унгахын тулд ингээ араа шүдэ хүртэл зэвсгэлж аваад хууль номоо уландаа гიშгээд ямар муухай юм бэ? Би бас үнэхээр санаа зовж ингэж болохгүй. Энд чинь Монголын төр байхгүй юу? Монгол ардын нам биш. Би дахин сануулж байгаа шүү. Монголын ард түмэн Монгол ардын намыг бүгдээрээ 100% дэмжиггүй шүү. Их солиорч ярил 50% ч дэмжиггүй шүү. Энэ нөгөө гажигтай мажигтаар тогтолцооны чинь гажиг нь энэ шүү дээ. Тийм учраас танаа намын дараагаар хэлжсэн баяр тэр профессионалын одоо 28-ыг оруулж маш их зөв юм хийж Монголын төрийн ямиг зөв болгох гэж оролдсон. Дараа нь гарч ирсэн хэдэн хувиа бодсон амтд
Энэ хуулийг өөрчлөөд ингээд амиа бодоод нэг жижиг тойрог дээрээс би